Одоо бүгдээрээ эрх зүйн тухай ойлголт сэдвийн сорилыг хамтдаа ажиллая. За номных нь эрх зүй бүлэг сэдвийн 17-оос 48 дугаар дагалгавар энэ эрх зүйн тухай ойлголт сэдвт хамарч байгаа. Тэгэхээр манай хүүхдүүд 17 дугаар тестээсээ эхлээд хараад уншаад хамтдаа ажиллаарай. За эрх зүй бол нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулж байгаа хэм хэмжээний нийлбэр гэж тодорхойлдог. Тэгэхээр энд нийгмийн тодорхой төрлийн харилцаа гэж тодотгод хэлж байгаагийн учир нь юу юм бэ гэхээр нийгмийн бүх харилцааг эрх зүйгээр зохицуулах боломжгүй. Эрх зүйгээр зохицуулахгүй нийгмийн харилцаа гэж бас байдаг. Тухайлбал чи найзтайгаа цаг товлоод уулзгаар тохиролцсон тий. Гэтэл найз чи ирээгүй. Тэгэхээр тэр найзыгаа заавал ирэх ёстой. Эсвэл түүнийг заавал ирэхийг шаардах тэр эрх хууль зүйн дагуу бол үүсэхгүй. Тэгэхээр ийм учраас эрх зүйгээр зохицуулдаггүй харилцаа нийгэмд бас байдаг учраас нийгмийн тодорхой төрлийн харилцаа гэж тодтогдог. За эрх зүйг нийгмийн харилцааг зохицуулж байгаа олон эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогц гэж тодорхойлсон. Тэгэхээр эндээс эрх зүйг эрх зүйн хэм хэмжээнүүдийн тогтолцоо гэж дүгнэж болно. За хорвоо ертөнцийн альва үйлдэл хөдөлгөөн болгон зохих хэмнэлийн дагуу явагдаж байдаг. Тэгэхээр энэ хэм хэмнэл буюу хэм хэмжээг 3 бүлэгт хуваадаг. Байгалийн буюу зам ёсны хэм хэмжээ, техникийн хэм хэмжээ, нийгмийн хэм хэмжээ гэж 3 бүлэгт хуваадаг. Тэгэхээр эндээс энэ нийгмийн хэм хэмжээнд эрх зүйн хэм хэмжээ, ёс суртахууны хэм хэмжээ, шашны хэм хэмжээ, эдийн засгийн хэм хэмжээ гэх мэт олон төрлийн хэм хэмжээнүүд нийгмийн хэм хэмжээ гэдэгт нь хамаардаг. Тэгээд нийгмийн хэм хэмжээний нэг төрөл нь бол эрх зүйн хэм хэмжээ. Эрх зүйн хэм хэмжээ нь нийгмийн бусад хэм хэмжээнээс ялгарах өвөрмөц онцлогтой. Жишээлбэл эрх зүйн хэм хэмжээ бол заавал биелэгдэх шинжтэй байдаг. Хууль зүйн тодорхой үр дагаврыг агуулж байдаг гэх мэт ийм онцлог өвөрмөц шинжүүдтэй. Тэгээ эрх зүйн хэм хэмжээ бол 3 нийтлэг шинжтэй байдаг. Нийтлэг 3 шинж байна. За үүнд болохоор нэгдүгээрт нь эрх зүйн хэм хэмжээ бол тухайн нутаг дэвсгэр дээр оршин суугаа бүх хүнд чиглэсэн байдаг. Жишээлбэл хууль тогтоомж гэх юм бол Монгол улсын өнцөг булан бүрт байгаа хүн бүрт хамааралтай, тийм ээ. Бас замын хөдөлгөөний дүрм гэвэл Монгол улсын нутаг дэвсгэрт бүрэн үйлчлэх хүчин чадалтай байна гэх мэтээр ийм байна. За хоёр дахь нийтлэг шинж нь болохоор нийтлэг зохицуулалт гэдэг нь нэг удаагийн бус дахин давтагдах шинжтэй ижил төсөөтэй тохиолдолд бүрт нэг мөр хэрэглэх ийм зүйл байна. За жишээлх юм бол оюутан сурагчдыг үнэлэх дүгнэх журам гэд байхад тэр журам бол улирал бүр жил бүр үнэлж дүгнэдэг. Иймээс үүнийг дахин давтагдан хэрэглэгдэх шинжтэй хэм хэмжээ болж байгаа юм. За 3 дахь нийтлэг шинж нь болохоор зохицуулалт нь тодорхой эрх зүйн үр дагаврыг агуулна. Өөрөөр хэлэх юм бол эрх үүргийг үүсгэж, өөрчилж, дуусгар болгосон эсвэл тогтооход чиглэсэн байдаг. Тэгэхээр эрх зүйн хэм хэмжээ бол ийм нийтлэг 3 шинжтэй. Тэгэхээр аливаа нэг эрх зүйн акт нь саяын дурдсан тэр 3 шинжийг агуулсан тохиолдолд эрх зүйн хэм хэмжээнд тооцогдно. Тэгэхээр энэ 17 дугаар сорил бол бие хариулт байх нь алдаатай хариулт нь бие хариулт байх нь. Яагаад алдаатай юм гэхээр нэг удаагийн дахин давтагдах шинжтэй гэж өгсөн байгаа. Тэгэхээр нэг удаагийн бус буюу нэг удаагийн биш олон дахин давтагдаж хэрэглэгдэх шинжтэй учраас бус гэдэг үг нь орхигдсон учраас бие хариулт нь алдаатай хариулт болж байна гэж сонгох нь. За тэгэхээр эрх зүйн хэм хэмжээ бол дараах онцлог шинжийг агуулсан байдаг. За энэ төгснөөр 6 онцлог шинжийг дурдж хэлнэ. Тэгэхээр энэ онцлог шинжүүд бол 18, 19 дугаар тестэн дээр гарч байгаа учраас сайн тэмдэглээрэй.
За номныхоо өгдлүүдийг сайн сонсож байхдаа бас тэрийг дагуулж хамт хараад яваарай. За эрх зүйн хэм хэмжээ бол дараах онцлог шинжүүдийг агуулсан байдаг. За үүнд хамгийн ихнийх нь болохоор нийгмийн харилцааг хамгаалах, зохицуулах зорилготой байдаг. За тэр нийгмийн харилцаанд оролцогч субъектүүдийн эрх зүйн байдлыг тодорхойлдог. Тодорхой хүрээнд үйлчилдэг. Өөрөөр хэлбэл тухайн улс орны хэмжээнд, тухайн нутаг дэвсгэр дээр үйлчилдэг. За дөрөвт нь заавал биелэгдэх шинжтэй байдаг. За тавт нь төрийн албадлагаар хамгаалагдсан тэр хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрх зүйн үр дагавар агуулсан байдаг. За 6 дугаарт нь хэлбэрчсэн шинжтэй байдаг гэд ийм 6 онцлог шинжтэй байх нэ эрх зүйн хэмжээ. Тэгэхээр 18 дугаар тестийг харахаар хамаар хариултууд гэхээр заавал биелэгдэх, тодорхой хүрээнд үйлчлэн, төрийн албадлагаар хамгаалагдсан гэхээр бүгдээрээ хамаарна тий. Дэ буюу бүгд хамаарна. Сонгох нь. За 19 дээр зөвхөн энэ тодорхойлолтоос үзвэл эрх зүйн хэм хэмжээ. За бас хамаарах хариулт аль нь вэ гэхээр за нийгмийн харилцааг зохицуулах зорилготой оролцох субъектийн эрх зүйн байдлыг тодорхойлно хэлбэрчсэн шинжтэйгээр бас мөн бүгд хамаарах. Тэгэхээр 6 онцлог шинжийг 3-3-аар нь гэд өгсөн байна. 18, 19 дугаар даалгавар дээр. За тэгэхээр бүгд хамаарч байгаа юм байна. 18, 19 дугаар даалгавар дээр. Эрх зүйн хэм хэмжээний талаар одоо илүү нарийн судлахын тулд эрх зүйн хэм хэмжээний төрөл, хэлбэр, эрэмб дараалал зэргийн талаар судлах шаардлагатай. За тэгэхээр одоо бүгдээрээ эрх зүйн хэм хэмжээний хэлбэрийн талаар ярилцъя. Эрх зүйн онолд эрх зүйн хэм хэмжээний хэлбэрийг хоёр ангилдаг. Гадаад, дотоод гэж хоёр хэлбэрт ангилдаг. Тэгэхээр 20 дугаар даалгавар бол бие хариулт буюу гадаад, дотоод байх нь тийм. Эрх зүйн хэм хэмжээний хэлбэрийг гадаад хэлбэр, дотоод хэлбэр гэж хоёр ангилдаг. Тэгэхээр бие хариулт байх нэ. За тэгэхээр энэ эрх зүйн хэм хэмжээний гадаад хэлбэр гэдэг нь эрх зүйн их сурвалжийг хэлдэг. Эрх зүйн их сурвалжийг хэлдэг. Тэгэхээр 21 дээр бол бие хариулт те. Эрх зүйн хэм хэмжээний илрэн алтгай тэр гадаад хэлбэр бол эрх зүйн их сурвалж гэдэг. За эрх зүйн их сурвалж гэдэг нь бол тухайн улс оронд хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн хэм хэмжээ байдаг. Тэгэхээр эрх зүйн их сурвалжийг юуны өмнө хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн хэм хэмжээтэй холбож ойлгох нь зөв байх нэ. Тэгэхээр 22 дугаар даалгавар дээр алдаатай хариулт бол бие хариулт байгаа. Яагаад алдаатай хариулт болж байгаа юм гэхээр Монгол улс 1924 онд анхны үндсэн хуулиа баталсан тий. Тэгээ 1940-60 онуудад шинчилсэн. Тэгээд 1992 онд ардчилсан шинэ үндсэн хуулиа баталсан. Тэгээд 92 оны үндсэн хууль бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн хэм хэмжээ тийм ээ. Тийм учраас Монгол улсын 1924-40-60 оны үндсэн хууль бол өнөөгийн эрх зүйн их сурвалж мөн гэдэг нь алдаатай биш байх нэ. Ягаад гэвэл эдгээр бол халагдсан хуулиуд гэж нэрлэдэг юм хуулиуд байх нэ. 23 дугаар даалгавар зөв хариулт бол B. Яагаад эрх зүйн их сурвалжид эрх зүйн акт бүрийг тооцохгүй юм бэ гэхээр эрх зүйн хэм хэмжээний дээр үндсэн шинжийг агуулсан эрх зүйн актыг л эрх зүйн их сурвалжид тооцдог. Тийм учраас үгүй байна. Одоо бүгдээрээ 24, 25 дугаар даалгаврыг харъя. Тэгэхээр эрх зүйн их сурвалжийг хоёр ангилдаг. Бичмэл их сурвалж, бичмэл бус их сурвалж гэж ангилдаг. Тэгэхээр эрх зүйн бичмэл их сурвалжид үндсэн хууль, ердийн хууль, хуульчилсан акт, олон улсын гэрээ хамаардаг. Тийм учраас 24-р даалгавар дээр бүгдээрээ хамаарна гэж сонгоно. Харин эрх зүйн бичмэл бус их сурвалжид бол зан заншлын хэм хэмжээ хамаардаг. Тийм учраас бие хариулт нь зөв байх нэ. 6 дугаар даалгаврыг хамтдаа харъя. За дүрм гэж юу вэ? Гэж юм. Тэгэхээр дүрм бол бичмэл их сурвалжийн хуульчилсан акт дотор хамаарч байгаа тийм ээ. Бид нэр энэ хуульчилсан акт дотор дүрм журам хоёрын тухай энэ сорил даалгавар дээр ажиллана.
За дүрм гэдэг бол байгууллагын үйл ажиллагааны тэр зарчим, зохион байгуулалт, бүтэц, эрх зүйн байдлыг тодорхойлсон ийм эрх зүйн баримт бичгийг хэлдэг. Тэгэхээр 26 дугаар даалгаврын зөв хариулт бол C байна. 27 дугаар даалгавар хуульчилсан акт гэж юу вэ? Хуульчилсан акт бол бичмэл их сурвалжийн нэг төрөл, тийм ээ. Тэгээд хуульчилсан акт гэж юу хэлхийн гэхээр одоо эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр үндсэн хууль болон ердийн хуульд нийцүүлж гаргасан дүрм, журам, заавар зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг хамаардаг. Тийм учраас зөв хариулт бол 27-гийн B хариулт зөв байна. За 28 дугаар даалгавар үндсэн хууль гэж юу вэ гэж байна. Үндсэн хууль бол бидний сая ярьснаар бол эрх зүйн их сурвалжийн, бичмэл их сурвалжийн нэг төрөлд хамаарч байгаа, тийм ээ. Тэр үндсэн хууль бол засаглалын эрх мэдлийг хуваарлах, за тэгээд улс орны суур гол харилцааг зохицуулах үүрэгтэй одоо төрийн гол хууль. Тийм учраас А хариулт нь зөв байх нь. Даалгавар журам гэж юу вэ гэж байна. Журам бол хуульчилсан актэд хамаарна, тийм ээ. За тэгвэл журам гэдэг нь тодорхой үйл ажиллагаанд баримтлах дэг горимыг тогтоосон эрх зүйн баримт бичгийг хэлдэг. Тиймээс 29-р даалгаврын зөв хариулт нь D хариулт зөв байна. За 30-р даалгавар ердийн хууль гэж юу вэ гэж байна. Тэгэхээр ердийн хууль гэдэг нь үндсэн хуулийн зохицуултын дагуу хууль тогтоогчийн үйл ажиллагаагаар бүтээгдсэн, өөрөөр хэлбэл улсын хурлаас баталсан, тийм ээ. За тэгээд утга агуулгаас үл хамаарч хууль тогтоох байгууллагын хүсэл зоригийг илэрхийлсэн эрх зүйн актыг хэлдэг. Тийм учраас 30 дугаар хариулт даалгавар ердийн хууль гэдгийн зөв хариулт бол B хариулт нь зөв. За 31 дугаар даалгавар дүрм журмын одоо үндсэн шинжүүдэд үл хамаарах хариулт гэж байгаа. Тэгэхээр энэ дээр дүрм журмын үндсэн шинжид хамаарахгүй үл хамаарах хариулт нь бол C хариулт байгаа. Тэгэхээр яагаад C хариулт хамаарахгүй юм гэхээр хууль тогтоох эрх бүхий байгууллагаас батлан гаргадаг гэдэг нь бол энэ бол хууль, тийм ээ. Хуулийг хууль тогтоох байгууллагаас батлан гаргадаг. Харин дүрм журмыг бол хуулиар тусгайлан эрх олгосон байгууллага албан тушаалтан гарах хэрэгтэй байдаг. Тийм учраас C хариулт бол дүрм журамд хамаарахгүй юм хариулт байна.